За сайн байцгаана уу те. За бид нэр эрх зүйн нэгж сэдвийн хүрээнд олон улсын иргэний эрх зүйн харилцааг гүнзгийрүүлэн судалж байна. За өнөөдөр багш нь та бүхэндээ олон улсын иргэний эрх зүйн харилцаатай холбоотой онолын нэмэлт ойлголтуудыг тайлбарлан дэлгэрүүлэн хэлж өгье. За тэгэхээр ер нь олон улсын иргэний эрх зүйн харилцаа гэж юу вэ? Тийм ээ. За бид нар иргэний эрх зүйн харилцааг гэдэг ойлголтыг бол мэдж байгаа. За тэгвэл олон улсын иргэний эрх зүйн харилцаа гэдэг ойлголт нь ерөөсөө л иргэний эрх зүйн харилцаанд гадаад элемент орж ирэхийг бол хэлж байна. Өөрөөр хэлбэл одоо иргэний эрх зүйн харилцаа нь одоо гадаад орнуудын иргэн төр хуулийн этгээдтэй холбогдож байвал энэ маань бол олон улсын иргэний эрх зүйн харилцаа болох нэ. За тэгвэл энэ одоо олон улсын иргэний эрх зүйн харилцааны субъект, объект, хууль зүйн фактыг бол гадаад элементүүд гэж нэрлэдэг юм байна. За тэгвэл субъект гэдэг нь хэнийг хэлж ийнө гэхээр зэрэг гадаад улсын иргэн, гадаадын компани одоо иргэний эрх зүйн харилцаанд оролцож байвал субъект болох нь. За мөн гадаад улсад байгаа эд хөрөнгө бол одоо энэ объектэд хамаарагдаж байна. За мөн гадаад улсад одоо ямар нэгэн одоо иргэний эрх зүйн харилцаатай холбоотой гэрээ байгуулах, гэрлэлтэд бүртгүүлэх, хохирол учруулах гэх мэт одоо хууль зүйн үр дагаврыг үүсгэж байвал энэ маань бол хууль зүйн факт гэдэг нэр томьёогоор явд юм байна. За тэгвэл энэ иргэний эрх зүйн харилцаанд оролцож байгаа субъектүүдийн эрх зүйн байдал юутай холбоотой вэ гэхээр зэрэг ерөнхийдөө одоо энэ харилцаанд оролцогч талууд нь өөрийн гэсэн одоо зүйн онцлогтой байдаг байна. Тухайлбал иргэн за хүн хаанч авсан одоо иргэний эрхээ эдлэх одоо юм чадвартай байдаг. За түүнийг бол одоо энэ тухайн одоо нэр томьёогоор хэлсэн байна. За жишээ нь Монгол хүн одоо Солонгост очсон ч гэрээ байгуулах хэрэгтэй. За гэвч тухайн улсын нутаг дэвсгэр дээрх дүрм журмыг одоо дагах үүрэгтэй. За ер нь бол иргэн бол өөрөө хууль зүйн чадамжийнхаа хүрээнд одоо ингээд иргэний эрх зүйн харилцаанд оролцоод явж болно гэсэн үг. За хуулийн этгээд буюу одоо байгууллага компани те. За энэ маань ямар үүрэгтэй вэ гэхээр зэрэг компани харьяалал нь тухайн компани аль улсын хуулиар бүртгэгдсэнээр тогтоогдно. За компаниуд гэрээ байгуулахдаа маргааны аль улсынх нь хуулиар шийдвэрлэх өөрсдөө сонгох хэрэгтэй байдаг. За ингээд талууд бол ер нь бол хүсэж зоригоо хувьд бие даасан байдалтай байна. За тухайн одоо иргэний эрх зүйн харилцаа нь одоо аль улсад өрнөсөн гэдгээс хамаарат одоо энэ хуулийн этгээдийн одоо тэр хариуцлага эрх зүйн байдал руу шийдэгдэх нэ. За төр тэгвэл ямар үүрэгтэй байдаг вэ гэхээр зэрэг за төр бол иргэний эрх зүйн харилцаанд оролцохдоо тухайлбал байшин авах, бараа захиалах гэх мэт одоо үйл ажиллагаа гүйцэтгэхдээ жирийн оролцогчийг эрхэлнэ. За гэвч бол төр бол өөрөө бүрийн эрхтэй, дархай эрхтэй юм одоо субъект тул гадаад улсын шүүхэд бол албан дуудагдахгүй байх хэрэгтэй. За мөн төр өөрөө хөшөөрсөн тохиолдолд бол шүүхэд баримтцаар оролцоно гэсэн ийм одоо эрх зүйн байдлыг бий болгож байт юм байна. За тэгвэл зөрчилдөөний хэм хэмжээ буюу одоо тухайн эрх зүйн харилцаанд аль улсын хууль үйлчлэх вэ гэдэг бол зөрчилдөөний хэм хэмжээ гэж хэлээд байгаа юм байна. За маргаан гарахад аль улсын хуулийг хэрэглэхийг л ерөнхийдөө бид нар зөрчилдөөний хэм хэмжээ гэдэг буюу дараах зарчмаар шийднэ гэж байна. За тухайлбал гэрээ байгуулсан газрын хуулийг бол хэрэгэлдэг юм байна. За үйл хөдлөх хөрөнгө байгаа газрын хуулийг хэрэглэнэ. За гим хор учирсан газрын хуулийг тус хэрэглэнэ. За энэ тохиолдолд бол нэр томьёо бол дээдэх байдлаар бол өгөгдсөн байна. За энийг сайн ажиглаарай. За тэгвэл бид энэ олон улсын харилцаанд одоо оролцохдоо өөрсдөө одоо яаж хамгаалах вэ? Тэ эрсдлээс одоо ямар хамгаалах арга замууд байдаг вэ гэхээр зэрэг за нэгдүгüүрт нь бол арбитрт хандаж болно. Өөрөөр хэлбэл шүүхээс гадуур талуудын тохиролцсон хөндлөнгийн мэргэжилтнээр маргаанаа шийдвэрлэх хэрэгтэй. За энэ нь ямар давуу талтай вэ гэхээр зэрэг нууцлалтай, хурдан, за дэлхийд даяар шийдвэр нь хүлээмж хүрэгддэг байх нэ. Тэгэхээр арбитр гэдэг бол хөндлөнгийн одоо маргаан шийдвэрлэх газрыг хэлж байгаа гэсэн үг. За дипломат хамгаалалт гэдэг маань за гадаадд таны эрх зөрчигдвөл өөрийн улсын одоо элчин сайдын яам, консулын газарт хандаж хууль зүйн зөвлөгөө тусалцаа авах хэрэгтэй байна. За мөн гэрээ байгуулахдаа бол маргааныг Монгол улсын хуулиар мөнгөний шүүхээр шийдвэрлэнэ гэж одоо зааж өгөх
Одоо энийгээ одоо энэ залтаа гэрээндээ оруулах нь бол хамгийн том хамгаалалт болох нэ. За ийм одоо гурван замаар бол өөрийгөө олон улсын эрх зүйн харилцаанд оролцохдоо хамгаалж болох нэ гэж үзэж байна. За ер нь бол олон улсын иргэний эрх зүйн харилцааг зохицуулах юм хоёр арга байна. Зөрчилдөөний эрх зүйн арга, материалын эрх зүйн арга. За зөрчилдөөний эрх зүйн арга гэдэг нь ерөөсөө л одоо олон улсын одоо иргэний эрх зүйн харилцаанд аль улсын одоо хуулийг хэрэглэх вэ гэдэг нь бол зөрчилдөөний арга болчиход байгаа. За тэгэхээр зэрэг эрх зүйн зөрчилдөөнийг шийдвэрлэхийн тулд тухайн харилцааг зохицуулбал зохистой одоо аль нэг улсын иргэний эрх зүйг сонгох явдал гэж томьёолж байна. За Монгол улсын ихэнх зөрчилдөөний хэм хэмжээнүүд одоо иргэний хуулийн олон улсын иргэний эрх зүй гэж нэрлэгддэг одоо 6 дугаар хэсгийн хэсэг буюу одоо 539-аас 552 дугаар зүйлд тусгагдсан байт юм байна. За тэгвэл материалын эрх зүйн арга гэдэг маань юу гэхээр зөв ерөөсөө одоо үндэсний хууль тогтоомжийг үндэсний хууль тогтоомжийн үндсэн дээр зөвхөн тухайн улсад хүчинтэй ийм материалын хэм хэмжээг тогтоох. Хоёрдугаарт нь олон улсын хэлтсээрийн үндсэн дээр олон улсын хэмжээнд нэгдмэл буюу одоо ижлэгдсэн байдлаар одоо тогтоогдсон ийм хэм хэмжээг бүрдүүлэх замаар тус хэрэгэлдэг. За материалын эрх зүйн арга гэдэг маань болохоор зэрэг тухайн улсын хувьд хэрэглэх боломжтой ийм одоо шууд хэм хэмжээг хэлээд байгаа. За зөрчилдөөний арга гэхээр зэрэг аль улсын одоо эрх зүйн элементийг хэрэглэх боломжтой вэ гэдгийг бол сонгох арга юм байна. За ингээд өнөөдрийн олон улсын иргэний эрх зүйн харилцаагаар за чухал гэсэн одоо ийм зарим нэр томьёог бичэн тайлбарлалаа. За анхааралтай сонсож үзсэнд баярлалаа.